Би ингээд одоо жил гарны өмнө нэг ахыхаа найзтайгээд нэг түнтэй танилцчихсэн. Тэр хүн надад гэдэг зүйлийг санал болгосон. Тэгж аз жаргалтай зүйлийг тэгж мэдрэх гэж хэрэгэлдэг байсан мөн сүулдэ бол зүгээр яг л зүгээр энгийн хүн шиг болохын тулд баг зүгээр тэрийг хэрэгэлдэг болсон гэх юм уу. Тэр зүгээр л нэг тийм яг нэг амь тариа болчихсон юм шиг. Би амар өвтгдөг. Нэг жилийн дотор тийм л болсон байсан. Мансууруулахын сэтгэл санаатай бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд 2024 оны байдлаар 69 хүүхэд холбогдож 2022 оноос хойш 13 хүүхэд амь насаа алдаж 40 гаруй хүүхэд гар хуруу эд эрхтнээ тайруулсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна. Ногсаар бүр амар татж өвддөг зүгээр сууж муухаас амар ингэнэл тэгэл нийгмийг соц моц бүглэрсэн юм уу яасан мэддэхгүй нэг талаараа ингээд бүтэн ингээ бадаарж мадаардаг болчихсон байсан. Гар хором нэг л мэдгээд өөрийнхөө гарын нэг юм сойлцтой хүн шиг нэг л мэдээд ингэж явж муудаг юм болсон байсан. Идэж уух юмны тал дээр гэх юм бол ерөөсөө тэр зүйлийг хэрэглээгүй байхдаа бол ерөөсөө ямар ч юм мэдчих чадхааргүйсэн. Бүр сэм мэдэх сонирхол байхгүй, унтаа унтаж чадахгүй, шүнжэнгөө хөрвөөл, хамах би хөлрөөл, шүнжэнгөө хөлрөөл. Заримдаа баг эргөө бүр би 600-аас нь давхалж махалж ууж мууж тэгжиж баг унтж мэдчихсэн өдрүүд бас байгаа. Буруу хүрээллээс, буруу хүмүүсээс нөгөө нэг ятгах тусам нэгтэл гэж яг тэр бол өмнө л юм байлээ. Хөшин чи ганц хоёроо зүг ингээд хамт хэрэглээд үзчихэл та хамт дандаа гоё штэ. Дараа нь ээж аваасаа мөнгө гуйж эхэлнэ. Хот үсээсээ мөнгө гуйж эхэлнэ. Нэг мэтгэд цаг хугацаа 20 зур өнгөрцөн байна. Нэг мэтгэд тэр зүйлээ хамааралтай болцсон байна. Ерөөс нэг ч удаа битээ хэрэглээсээ энэ зүйлээс гарахад хамгийн нэгт бол ерөөсөө гэр бүл байх ёстой. Ийм эцэгчүүд та бүхэн хүүхдээ сонсдог, хүүхэдтэйгээ ярилцдаг, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авдаг байгаарай гэж хэлмээр байна. Мансууруулгүй ирээдүйн төлөө хамтдаа